Бүгдээрээ сайн уу? За өнөөдөр бүгдээрээ би маргааш буцаагаад үсээ залгуулах гэж байгаа. Тэгээд усны залгааны талаар хүмүүс амар их асуудаг байхгүй. Гэхдээ би ерөөсөө хэлдэггүй байсан. Тэгэхээр нэг мөсөн шууд гоё YouTube хийчих гэж бодоод. Тэгээ хамгийн гол нь усны залгаа яаж хийгдэж байгаа. Тэгээд дээрэс нь өмнө ч гэсэн юу хэрэгжилж байгаа мэрэж байгаа. Тэднийгээ нэг мөсөн гоё харуулад юм влог маягаар явчих гэж бодсон байхгүй. Тэгээд маргааш залгуулах гэж байгаа. Тэгээд би ч өмнө нь болохоор 10 сард тийм 10 сарын 31-нд зарлуу. 10 сарын 31-нд залгуулад тэгээд 2 сар болоод дахиад нэг аваад дахиад 2 сар болоод тэгээд одоо авцсан байгаа байдал нөхгүй. Тэгэхээр 4 сар залгуулсан. Энэ дунд болохоор бас нэг алдаа байсан. Юу вэ гэхээр 2 сар эхлээд зүүчээд ардаас нь дахиад залгуулахдаа жоохон амраах хэрэгтэй байсан юм байна. Амраагаад тэгээд дээрэс нь одоо мэдээч залгагдчихж байгаа учраас энд чинь нэг айгүй ингээд уган дээр нь бүр ингээд тулгцсан байгаа шүү дээ. Тэгэхээр залгуулаагүй ус яаж угаадгаас арай бага дутуу угаагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм болохоор ус айгүй хагтаадсан байхгүй сүүлд нь 4 сар залгуусны дараа. Тэгээ хагтаад жоохон хураашаад байсан учраас нь би сая болохоор ахуулахдаа айгүй сайн удаан амраалаа. Бараг 3-4-7 хоног амраач уу. Гуйгаа гуйжуулаад, цэвэрлүүлээд, тэгээ тижээлээ төрхүүлээ, тэгээ үсээ бас будуулаад гэд тэгээд ийм юмнуудыг хийж агаад тэгээ одоо болохоор буцаад дахиад залгуулах гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол надад ингээд иймэрхүү ус ерөөсө зөгтөггүй юм. Тэгээд юу ай гэвэл бүр юм урт эсвэл бүр юм богинохноо зөхөд байдаг байхгүй. Тийм болохоор ер нь нэг жоохон ядаж ийм болтол нь залгачих гэж бодоод байна. Одоо болохоор миний ус нэг иймэрхүү байгаад байгаа. Тэгээд таны 2 сар зүчил бараг ийм болчих واخ. Залгуулахаас өмнө гараад нэг усэндээ тижээл аваад имчилгээ тижээлийн туснуудаа төрхүүлж гэж бодож байна. Үсээ залгуулаагүй үед, за ер нь залгуулсан үед ч гэсэн амгийн 7 хоногт айлуулах 1 юм уу 2 удаа заавал өсчөө ороод тижээлийн тосоо төрхүүлээд нөгөө халуун ууртай юм малгаандаа суугаад тэхий хичээдэг төрлийн хүн учраас тэгээ энэ бол угаасаа бүр ингээд миний ингээд байнгын хийдэг нэг юм давтан хийсээр байгаа зүгээр л амьдралын хэмнэл болсон юм байдаг шүү дээ. Тийм байхгүй. Угаасаа би Лондоо байлаг 15 жилийн өмнөөс хэрэгжилж эхэлж байгаа болохоор үсүүдээ харуулъя. Нэгдүгürt бол мэдээж шампунь. За сүүлийн үед манайд хэрэглэгдэж байгаа болохоор Лондогийн энийг хэрэглэгдэж байгаа. Ингэж хоёроор нь холж төрхүүлдэг. Хажуугаар нь бас энэ үзүүрийн уургаа бас авч гардаг. Энийг. За энийг болохоор зүгээр ингээд өдөр тутамдаа үсээ угаагаад чигсэн төсөөлтөнд дандаа төрхдөг юм баггүй юу? Тэгэл өсчин нэг хамаагүй зүгээр л доотлынхаа гэрийнхаа доотлолт байдаг өсчөндөө ороод угаасаа тижээлийн төс төрхгээд тижээлийн төс төрхүүлэх юм бол угаасаа бүгд чаддаг. Амархан зүйл шүү дээ. Ингээд түрхэл ууран суулгачдаг. Тийм болохоор та нар заавал нэг амар лаг таньдаг мэндэг том өсчин гэхгүй зүгээр доотлынхаа гэрийнхаа доотлолт байдаг өсчин рүү ороод ингээд тижээлээ байга төрхүүлээ яваад гэж болдог шүү. Let's go. Ингээ нөө байнга шил зүгээд исэн чинь юу яагаад гэдэм. Энэ нуурын дээр амар өвдөд. Тэгээ дээрэс нь толгой амар өвдөд гэдэг юм. Би ерөөсөө ингэж олон хоног дараа шил зүүж үзэж байгааг болохоор ямар ч нүрэ бодцсон, хувцас өмссөн. Тэгээд эхлээд явж сургуульд орох хэрэгтэй. Ажил руу явж нэг сургуульд орчоо. Тэгээд буцаж ирээд тэгээд өсчин жоо очих хэрэгтэй. Ямар ч гэсэн сая сургуультай ороод үсчихлаа. Одоо бүгдээ явж өсчин лгоо очих гэсэн чинь өсчин маань миний цагийг давхардуулаад биччихсэн байна. Тийм болохоор бүгдээрээ маргааш очихгоор боллоо доо. Өнөөдөр яг жинхэнэ өсчин рүүгээ орох гэж байна. Би тэгээд энэ удаад айгу бэлтгэлтэй орно. Жохон уддаг учраас бараг 4-5 цаг сууна. Тэгэхээр жоо уйдна. Тийм болохоор удахын хооронд бүгдээрээ бичлэгээ янзлая гэж бодож байна. YouTube-ийнхаа нэг бичлэг байгаа. Тийм болохоор би iPad авч орно. Чихвч хэрэгтэй. Чихвчээ авч орно. Тэгээд бас нэг дэлгүүр ороод жоохон жижигхэн жуус мөс ч юм уу тиймэрхүү юмнууд авъя. Тэгэхгүй бол өсөн энэ болохоор миний нөгөө гочин өсөн маань байна. Ер нь та нар ч гэсэн ингэ төсөө залгуулгаар бол нэг иймэрхүү байр юм бэлтгэлтэй очих хэрэгтэй. Миний залгуулж байгаа газар Миллениумын 2 дахь гурт байдаг. Ихэвчлэн задгаа тавьж явдаг. Тэгэнгүүт сая түрүүчийн залгуусан болохоор энэ урталтаа энэ богино ус нь хитрхи их орж ирсэн. тэргээ ер нь гол бодлцоод тий. Тийшээ залгаа оруулах юм.
багтах бол одоо уг нь их унаагүй л дээ. Тийм үү. Анх хэлсэн юм уу дандаа. үгүй уг нь авч чадгалаад ингээд яваад ирсэн. Яачингуудаа яахаар болвол юу яа? Нэмхээр болов. Нэмхээр болвол хайлаа нэмж. Зя би иргэн ирлээ манайхаа. Харагдаж байна уу? Гэрэл гэгээд дэжгүй юу манайхаа? За гайгүй юм шиг үн тий. За. Үсээ залгуулчаад ороод ирсэн. Тэгээд ерөөдөө бол 3 цаг л боллоо. Гэтэ энэ удаад бар харин ч хурдан явлаа гэж бодож байна. Сая өнөөдрийн залгасан ихт маань болохоор айгүй хурдан хийдэг гэж байлаа. Яварсан байна манайхаа. Хартаа. И болдог байгаа. Ингээд урт төстэй олчхоор ингээд мангар юм ихтэлэг дээрээ тавьчтий. Хүртэл болтлоо залгуулчих гэж бодоод байгаа юм. Ядаж нэг юм буржилахад нэг аятайхан харагдчихаар. Тэгэхгүй бол яг одоо байгаа энэ урт муртууд бол ерөөсө буржилгаач болохгүй. Буржилгасан чинь сонь ингээд овоогоод нэг ийм болоод байгаа байхгүй юу? Бичлэг хэлж байхад бол яг өмнөх харьцлагыг нь бол хэлсэн те. Яг залгуулахаас өмнө яг иймэрхүү юмнууд тэгэрээгээд за залгуурсны дараа болохоор яг өөрийн үс шиг арчилдаг. Тэжээлийн тосоо бол түрхэж болно. Гэтэ яалтчгүй нөгөө нэг ингээд уган дээр ингээд бахан шүлжээстэй байдаг учраас яг нөгөө массаж хийх ч юм уу те тэхэн жоохон ингээд төвхтэй байдаг болохоор яалтчгүй зүгээр энгийн үсэн дээр баг түрхэх гэдэг. Гэтэ ер нь бол түрхэж болно. Бүр илүү гоё ер нь бол намраа зөөлрөөд байдаг. Эн чинь бас ингээд хөөрхөн салаалж малаална ингээд хуурайшин. Тийм учраас айгүй сайн одоо чигшүүлэх хэрэгтэй, сайн бүтээгдэхүүнүүд хэрэглэх хэрэгтэй. Гоё ургацсан байгаа. Нилээн одоо энд ирсэн байгаа болохоор нөгөө нэг ингэж ялгараад идэх бас айгүй баг болчлоо. Тийм нь болохоор хамгийн эхлээд болохоор ер нь ингээд үсээ худалдаж авдаг гэсэн үг. Үсээ худалдаж аваад тэгээ залгуулахаар нэг 500 мянга орчим болдог. Тэгээ дараа нь болохоор нөгөө ингээд үсчийн миний мөнгөөр худалдаж авсан ингээд миний холцоо учраас дараа нь ингээд нөхүүлэхтэй болохоор 200 мянгаар ер нь бол ингээд нөхүүлдэг. Гэтэ яг нөгөө хуучин байсан үсэл яг аваад дээш нь нахиулаад ингээд шүлжүүлээд идэх гэсэн. Яг хуу ингээд хитрхи шингэдээд байвал нэмүүлж болдог гэсэн. Надад бол яг хамгийн анх яг яаж зүүсэн яг тэр хിവэрэл яг нөгөө үснүүдэд зүгээд байгаа. Яг дунд нь ганц нэг унжээснаа ер нь бол аваад хадгалцдаг. Тэгээ хадгалангуудаа нөгөө дараа нь дахиад аваад залгуулж байгаа шүү дээ. Тэр үе дээрээ нэмээд хамт залгуулждаг гэсэн үг. Тэгээ ганц хоёр нь л байхгүй. Бусдаар бол яг нэг анх ямар хэмжээний үс залгасан яг тэрүүгээрэл бай. Одоо нөгөө хонхны баяр маяр болох ч байгаа болохоор охтууд маань юм богино үстэй бизнес л урт үстэй бай гэж бодоод бас залгаа сонирхож магадгүй. Тийм болохоор бас би юм уртаараа ийм бичлэг оруулчих гэж бодоод хийсэн шүү. Тэгээ та нарт бас гоё тусална гэж найдаж. Нөгөө янзалж манзлахад болохоор эхлээд нэг ихний сар мар ч юм уу жоохон хэцүү уучраа болохгүй. Нөгөө өөрийн үснээс ондоо аваад байдаг. Ингээд нөгөө хэмжээ ондоо аваад байгаа учраас өөрөөс чинь бол ингээл яг нэлэнхүүдээ л ийм урт учраас нөгөө яаж зиндүүдж янзлах боломжтой. Энд чинь болохоор нөгөө энэ тэнд нөгөө ингэ сүлжээд байгаа учраас ингээд ороож мороох гоо тэгэхээр одоо юу гэдэг чинь ялангуяа энэ залгаа ингээ яг энэ хоёр хэсэг байгаа даа шүү дээ. Нөгөө миний богино ус болон урт хоёрын яг энэ залгаа хэсгээ илүү сайн буржилгадаг ч юм уу. Тэгээд энэ доотлын хэсгийг найраж жоохон сулж гэдэг юм уу те. Ингээд жоохон ондоондоо байгаад байдаг. Эхний сарда жоохон тэрийг мэдрэх гэж хэцүү байдаг. Тэгээд дараа нэг 2 сараас эхлээд ер нь бол гайгүй нөгөөтгтөө тасаад гоё ороож мороогоод эсвэл яаж шулуун өндөөтгөө гэдэг тэднэрээ бас мэдээд эхэлцдэг болохоор ер нь гайгүй дээ. Төвөгтэй байдгүй ер нь жоохон ингээд давч ухад зүүхэд ингээд хэцүү байдгүй гэж бодож байгаа байх. Энэ бол угаасаа баг хамгийн түрүүний асуудал ах л та тийм. Надад бол гайгүй байдаг. Эхний нэг хийлэгчээд эхний 7 хоног жоохон өвчөөр яалтчгүй нүнгээ сүлжсэн учраас толгой айгүй хөвдөд байдаг. Тэгээ тэрний дараа бол өвчин нь гайгүй болоо дараа нь дахиад нөгөө нэг 2 сар болчоо дахиад ингэ залгуулж байгаа шүү дээ. Тэр үе дээрээ аваа салгуулсан ч гэсэн ерөөсөө өвчин ордгүй. Ер нь ингээд
бүр ингээд тасчдаг юм байлээ. Тэгээ сая болохоор би бараг сар гаруй ингээд амрааж байгаа дахиад хэлгсэн шүү дээ. Тэгсэн чинь сая ингээд хэлгсэн мод ерөөсөө нэг өвчин орохгүй байна. Төвчээд нөгөө гоо сайхан золиос хэрэгтэй гэдэг шиг золиосоо ингээд төвчиж чадхаар хэмжээний гэж бодож байвал залуулахад зүгээр жоох юмнаас төгшөөгд байдаг болол бас хэцүү байж магадгүй юм гэж бодож байна. Бичлэг маань ингээд дуусч байна. Та нарт гоё мэдээлэл босон гэж найдаж байна. Лайк дараарай. За тэгээ бүгд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Бай бай.